Эндээс эхлэх хэрэгтэй бах те. Second гэдэг. Харагдаж байгаа юу? Харагдаж байна. За уншия. Second set гэдэг те гэсэн үү? A second set of divine machinations brought yet more trouble to Troy. Хоёрдугаар Тэнгэрлэг үндэстэн гэдэг байна. Machinations. Machination гэдэг нь башар арга, хуйлдаан, залмих гинэ. Энэ хүртэл уншаад орцуулж байна уу те? За. Second set of divine machination гэнэ. За хуйлдаан гэх үг. Далдуур хорлох гэж. Тэнгэрлэг хуйлдаануудаар суурилсан хоёрдугаар гэж үгсэн бэ. Brought гэж юу лээ? Авчирсан л гэсэн үг шүү дээ. Brought гэдэг чинь. Bringe гэдэг үг гинэ. Өнгөрсөн цаг шүү дээ. За. Тэгээд second set гэхэр чинь энэ чинь нөгөө set хоол гэдэг шиг одоо хоёрдугаар тийм юу гэсэн үг шүү дээ. Одоо комбинац. Юу гэх вэ? Тэгмэд ямар ч энэ дээр нөгөө нэг Poseidon Apollo хоёрыг ярьсан шүү дээ. Одоо тэгээд Zeus Meus гэд бусад бурхтыг л ярих гэдэг л та. Тэгээд энэ болохоор одоо дараачийн юм өөр бурхтын цуглуулга гэсэн үг. Бид нар бас ингэж хоорондоо хуйлдаад тэгээд Трой хотод илүү их одоо тэ trouble авчирч байна. Гай зовлон асуудал гэсэн санаа. Second set гэдгийг яаж орчуулсан бэ? Хоёрдугаар одоо хэсэг бүлэг бурхад гэсэн үг шүү дээ. Second set of divine. Хоёрдугаар хэсэг бүлэг бурхтууд нь башар арга Трой руу илүү их асуудлыг авчирсан. Башар аргууд. За. Хоёрдугаар бүлгийн бурхтуудын башар аргууд илүү их асуудал авчирсан. За. Энэ obscure goddess Theseus was desired by Zeus and Poseidon. Нөгөө чигээс төгөлбөрд нь яатсан тийм. За obscure ойлгомжгүй гинэ. Obscure гэхээр үл ойлгогдох. Ойлгомжгүй далайн сахиусан тэнгэрээ. Сахиусан тэнгэр болох Theseus. Thetis. Thetis. Thetis нь бүтээгдсэн гинөө. Zeus болон Poseidon-оор бүтээгдсэн. Үгүй was desired гэж шүү дээ. Desire гэж юу юм? Түүрхүү юу лээ? Хүсэх гэсэн үг шүү дээ. Хүсэмжлэх. Хүсэмжлэх. Desire.
Исаи. За Зевс болон Посейдоноор ингэж хүсэмжлэгдсэн юм байна. За Тэгээ энэ хоёрыг бол тэгээд Тетист дуртай байсан гэсэн үг. Тэгээ Тетисийг хүсдэг байсан гэж шүү дээ. Ойлгомжтой. а, за. За. Бат Тетис гэдэг чинь юу вэ? Акелесийн ээж нь Мгм. вэ? За. Ахиллес чинь хагас бурхан биш үү юм уу? Бүрэн бурхан юм уу? Харин тийм бол нь хагас бурхан л байх хэвээр. Гэхдээ Зевсийн За, яг юу бүтэн хүүхэд биш ч үлээ. Ямар ч тач нэг тийм заваарсан л юм ба. Дээд нь Тетис гэж би санаад. Ээж нь гэхдээ Gods гэдэг шүү дээ. Юу яриад вэ? За. But prophecy foretold then the son of Thetis would be more powerful than his father. Prophecy гэрэв. Prophecy гэдэг чинь нөгөө нэг зүн зүгнэл واخгүй. Нэг миний ирээдүг хараад өгөөч гэдэг нэг бөмбөлөгтэй шулам дээр очсон шүү дээ. Тэнгүүд тэр чин чамд чиний пропеси гэж хэлж өгдөг байхгүй. Мэрэг төлөг юм. За. Портол гэхээр хүчлэх юм. Тэр урдчилж хэлсэн л гэсэн юм шүү. Урдаас мэдсэн. За зөв зүгнэл гээ явчих. За професи гэдгийг. За энэ өгүүлбэрээ уншлууч. За. Уншсан. Уншиг үлээ. Уншсан. Тэгтээ зүгнэлд хамаглал зүгнэлийг хийсэн нь гэдэг нь болохоор Тэсүсийн хүү магадгүй илүү хүчтэй өөрийнхөө ааваас хүчтэй байна. Магадгүй гэдэг үг алга л та. Магадгүй would be more хүчтэй байх болно. Гэвэл батлаад хэлж штэ. За. Аваасаа илүү хүчтэй байна гэдгийг зүгнэж хэлсэн гэж штэ. Зүгнэл хэлсэн гэж. За тэгээ Олимпион тэгээ Олимпион Gods forced Thetis into marriage with the mortal because the existence of a deity greater than Zeus or Poseidon would threaten their own hold on cosmic power. Existence гэж байгаа тийм. За. Existence за Олимпийн бурхтууд хүчилсэн Тэсүсийг гэрлэхийг энгийн үнэтэй гэрлэхийг учир нь хүчилсэн гэж. За. Existence гэхээр оршихуй гэсэн үг шүү дээ. Орших байдал existence. Зүгээр оршихуй гэж орчуулсан. За. Учир нь deity гэдэг чинь юу? Deity гэдэг чинь бас зөвс бурхан. За. Бурхан учир нь бурхтын оршихыг
биш ээ. Үгүй ээ. Бурхны бүтээсэн гэж юу? Бурхтын бүтээгч. Үгүй ээ. Юу гэдэг greater. Greater than Zeus or Poseidon гэж байна шүү дээ. Existence of the deity greater than Zeus and Poseidon. Энэ юу гэсэн үг вэ? Ингээд нэг утга Zeus or илэрхийлээд байна. Poseidon Илүү тий. илүү бурханлаг бүтээгчийн Бүтээгч биш оршихгүй ээ, бүтээгч биш. гэдэг Deity greater гэдгийг чи хоёр орчуулад байна шүү дээ. Deity гэдсэн нь зөвхөн бурхан гэсэн. Бурхан эсвэл шүтэн гэсэн үг байхгүй юу? Тэр Zeus болон Poseidon-оос илүү бурханы оршихуйн гэж шүү дээ. Яагаад гэвэл те? Яагаад гэвэл Zeus болон Poseidon-оос илүү бурханы оршихуйн гэд wood treatment гэдэг шүү дээ. За. greater чинь тэгээ юу гэсэн үг вэ? Бүтээгч Зүгээр биш илүү үү? гэсэн үг шүү дээ. Greater гэдэг чинь. Илүү их. Greater than. Тийм. Илүү. Одоо илүү хүчтэй гэсэн санааг илэрхийлж байгаа хөө энэ дээр бол. Яагаад гэвэл Тетисийн хүүхэд ааваасаа хүчтэй байна гэхээр хэрвээ Зевсийн хүүхэд байх юм бол тэр чинь Зевсээс хүчтэй болж тарах нь дээ. Тэрнээс найсан биш үү? Илүү бурханлаг оршихуйн Draden гэдэг нь юу нэ? Третн гэдэг нь болохоор занал хийлэл, аюул гэсэн үг. Илүү бурханлаг оршихуйн занал хийлнэ. Тэгэхэд энэ хоёр занал хийлнэ. Тэдний өөрийнх нь барьсан тэр хүчинд cosmic хүч power гэхээр юу болох юм бэ? Cosmic power. ертөнцийн хүч. Одоо cosmic гэхээр ч нэг тийм бурханлаг юу гэх вэ? Сансрын, орчлонгийн, огторгуйн хүч, ертөнцийн хүч. Тэр oven hold гэдэг нь болохоор одоо тэдний барьж байгаа хүч гэсэн үг шүү дээ. Одоо тэдний одоо байгаа position гэсэн үг ерөөхдөө бол. Zeus чинь бурхан бохгүй юу? Бурхтын хаан бохгүй юу? Хамгийн хүчтэй шүү дээ. Тэгээд Poseidon ч болохоор Zeus-ийн дүү нөлөө. Бас амар хүчтэй. Тэр ихэд энэ хоёр зүгээр байр суурь алдмааргүй байна гэсэн үг. Тэр нь одоо занал хийлнээ өөрсдийнх нь барьж байгаа ертөнцийн хүчийг hold on гэд хамт юм уу тий? Own hold on. Oven hold гэж байна шүү дээ. Oven hold гэдэг нь хамтлаг гэсэн үг л дээ. On болохоор ямар утгаар орж ирж байна? Oven on уу? Одоо ертөнцийг барьж байдаг гэж байгаа шүү дээ. Одоо hold гэдэг чинь ингээ барих гэсэн үг болчиход байгаа шүү дээ. Юу барьж байгаа юм бэ гэхээр cosmic power ертөнцийн хүчийг. За. Тэр нь бол юуг занал хийлээд байна вэ гэхээр энэ oven hold-ийн занал хийлээд байгаа байхгүй. Oven hold гэдэг нь болохоор барьж байгаа, тэдний өөрсдийнх нь барьж байгаа хүчтэй. On тэгээ ямар утгаар юмнууд дээр орж ирдэг тий? On уу? On гэдэг чинь уул нь бол дээр гэсэн үг тий. Тэгээд ерөнхийдөө нэг юунаасаа хамаарад ийн гэдэг ч юм уу тий. Тэрнтэй хамт ч юм уу тий. R гэдэг үг байд юм байна. Дах гэж байд юм байна. Дараа гэж байна. Тухай гэж байна. Ер нь бол тэгэл өгүүлбэрийнхаа юунаас хамаарал юу ч байж болох л бах та. Он бол. За. They held the wedding for Theseus to marry Peleus, who would father Achilles. Гинэ. Тэд нэр барьсан. За энэ сүүлийн өгүүлбэр шүү. Тэд барьсан гинэ үү? Тэгэл. За. Тэгэхээр ерөөхдөө зохион байгуулсан гэсэн үг. За. Барьсан гэдэг утга зөв. Ерөөхдөө зөв. За. Хурмыг одоо Тедисийн
тэдэс зориулсан хурмыг одоо зохион байгуулсан Пелиустэй гэрлүүлэхийн тулд Пелиус гэдэг нь болохоор Ачиллесийн аав гинэ. Аха. Пелисийн аав. За. Тэд нар Тетисийг Пелиустэй гэрлүүлэхээр гэж байна те. For гэж байна те. Wedding for Thetis to marry Peleus. Пелиустэй гэрлүүлэхээр хурим зохион байгуулсан. Тэгээд тэр нь болохоор who would гэж байгаа шүү дээ. Ирээдүйд Ахиллесийн аав нь болно гэж. Ирээдүйд Ахиллесийн аав нь болох нь Пелиус Тийм. гэдэг. Would гэдэг чинь болохоор заавал баттай хэлж байгаа. Гэхдээ ирээдүйд цаг дээр хэлж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Ойлгомжтой. За дараачийн удаа бат гэдгээс эхлээд явах нь. Өнөөдөр жоохон цаг богино байгаа болохоор ингэ дуусгая за.